Та бүхэндээ үхлийн аялал зохиолоо үргэлжлүүлэн хүргэж байна. Таалан болгоно уу? Гуравдугаар хэсэг. Ямар ч байсан би Барковичийн ард гарна гэж Макроэс дуурав. Ядаж үүнийг би хийж чадна. Тангаргалъя. Цаг 11:30. Замын уулзвар дээр машиныхаа дэргэд нойрмог цагдаа зогсно. Тэр хөдөлгөөнийг түр хаах ёстой. Даанч энд нэгч машин алга. Ганц гэрэлтүүлэгчийн доорх тойргийг өнгөрмөгц дахин харанхуй боллоо. Ойроо зүхтаагаад орчиж болох юм. Харанхуйд хинч олохгүй гэж Гарет бодлогошингүй дуугарлаа. Хаа бүтэхгүй. Оолсон хамраа сартайлгүй. Энэ новшнууд чинь шүний хараат дурантай. Шөнийн гэрэлтүүлэгч бас усын чөтгөрийн зэвсэгтэй. Өндөр мэдрэмжийн дуу сонсогч энтергээд л одоо бидний ярьж байгааг ч тэд сонсож байгаа. Хүсвэл тэд бидний зүрхний сохилтыг ч тоолж чадна. Тэд биднийг өдөр шиг л харж байгаа. Түүний үгийг батлах мэт ард хин нэгэн хоёр дахь торгуул авлаа. Хаврын цагаан үс бөөгнөр нь дахин бороо орох шинжтэй болов. Харанхуй ойгоос үе үе хачин дуу чимээ гарахад хин нэгэн хараал тавих сонсогдно. Мен мужийн бөглүү ойд шөнө явах нь хотын залууст эвгүй байгаа бололтой. Гарет хөрөвнийхээ захыг босгоод алхаагаа анхааралтай чагнаж эхэллээ. Зүүн хөлийн гутал нь нэг л хачин дуугараад байна. Энэ дуунаас түүний амьдрах эсвэл үхэх хэсэг шийдэгдэж ч магад. Байсгийгээд торглоо гэсэн дуу сонсогдовч буун дуу гарахгүй л байлаа. Цаг 11:40 болж байна. Тэр дахин Жэний тухай бодов. Зул сарын баярын шөнө тэд анх үнсэлдэж билээ. Жэний гайхсан зөөлөн уруулан эсэргүүцээгүй. Тэдний анхны үнсэлт. Гэрт нь хүргэж өгөхдөө тэр дахиад үнссэн. Тэд чанга тэврэлдэж Жэний зөөлөн хөх түүний цээжинд наалдсан байсан. Тэр би чамд хайртай гэж хэлэх гэснээ болсон. Эрт байна. Одоо хэлчихвэл Жэн итгэхгүй гэж Гарет боджээ. Хожим тэд улам дотсонсож тэр Жэнд румба чачача бүжиглэхийг зааж өгсөн юм. Гаретийн эсэргүүцлийг үл тоон ээж нь орчин үеийн бүжгийн дугуйланд оруулсан нь зөв байжээ. Тэр Жэний слав үндэстний өөгөө цэвэрхэн царай алхаа гიშгэ дуу хоолой бэлгүүсний хөдөлгөөнийг эргэн санаад чи энд юу хийж байгаа юм бэ гэж айж гайхан бодлоо. Энэ асуултанд хариулах үг түүнд олдсонгүй. Гинэт буу тас хийж өөр юутай ч андууршгүй хүн битгий унах чимээ сонсогдов. Гаретиг гинэт эндээс зүхтэн гүйж эргэж чаралгүй явсаар гэртээ харих. Жэний дэргэд очих хүсэл учиргүй хүчтэй эзэмдлээ. Макроэс Барковичийн үхлийг харахын тулд явж байгаа. Тэгвэл тэр Жэний төлөө явах болно. Аялалд оролцож байгаа залуусын эцэг их ойр дотны хүмүүс үзэгчдийн тэргүүн хигнээ зогсох хэрэгтэй. Тэгэхээр Гарет түүнийг харна гэсэн үг. Гарет зам дээр зогсож байсан охиныг үнснээ дахин эргэн санаад ичих шиг болов. Тэр өөрийгөө Фрифорт хүрч чадна гэж итгэж байна уу? Шүрмэс татаад хөл холгож зэврүүтээд эсвэл хамраас цус цогтохгүй урсаад эсвэл хитрхийн өндөр даваа тааралдаад тэгээд л гүйцээ. Чи энэ бүхнийг давж чадах юм уу? Би чадна. Би заавал Фрифорт хүрнэ. Тэгээд цааш явна. Би тэснэ. Баяр хүргэе гэж Макроэс гинэт дуурав. Юу гинэ? Шүн дүнд болж байна. Шинэ өдөр ирлээ. Бид амьд байна. Шинэ өдөр. Олон шинэ өдөр ирнэ гэж Авраам нэмлээ. Тэр бас хажууд нь ирчиж. Би л олон шөнийг үзнэ гайгүй. Тийм ээ. Гэхдээ та нарт ч үнийг хүсэж байна. Хэрв сонин байгаа бол Олд Таун хүртэл 170 км гэж оолсон ядрангуй дуурав. Олд Таун хаа байгаа нь ямар хамаа вэ гэж Макроэс гараас авчлаа. Гарет чи тэнд очиж үзсэн үү? Үгүй. Тэгвэл Огостод чөтгөр гэж би Огост хотыг Жорж мужид байдаг л гэж боддогсон. Огостод очиж үзсэн. Тэр чинь можийн нийслэл. 2-3 кинотеатр, хэдэн дэлгүүр, тойрог замтай хоттой. Ердөөлөв. Мен мужид нийслэл нь жижиг хот байдаг юм гэд Гаретийн нэмсэглэв. Гайгүй дээ. Бостон хүрнэ. Тэгээд ард хин нэгэн яолох сонсогдов. Тэд дахин бетонын гүүрээр цааш явлаа. 12:15-д
хүйтэн бороо шиврэн орж эхлэв. Залуус замын хажууд зоосон аяллынханд баяр хүргэе Гаррет урагшаа гэсэн бичгтэй самбарын хажуугаар нь гарлаа. Мэдээч хэрэг Мэн бол түүний төрлөх нутаг. Гэхдээ л энэ самбарууд үзэгчдийн хашгиралд алга ташлтаас тэр жаахан залхаж эхэлжээ. Сүүлийн 15 цагт тэр бусдын анхаарлын төвд байхыг мөрөөдөхөө болсон юм. Мужийн сая хүн түүний төлөө балиашиглаж түүний нэр дээр бооцоо тавьж байгаа гэсэн бодлоос Гаррет айхшиг болжээ. Урд хэн нэгэн хачин чанга ориллоо. Нэг хүү юу ч хэлэлгүй зүгээр л орилж байна. Бараан дүрс замаас говин гарч машины яг урд унав. Карбинууд нэжгэн дуугарлаа. Амьгүй би арцсны бут руу өнхрөн унжээ. Нэг зэрэг машинаас үсрэн бууж цогцыг өргөв. Энэ бүхнийг хэнэггүйхэн харж байгаа Гаррет айц хүртэл элэгдэж хуучирдаг юм байна гэж боджээ. Үхэлт ч хүн ханад заддаг юм байна. Баркович 16 хүүрэн дээр бүжиглэх бололцоотой болжээ. Баруун хөлний нүсгийг улайсан төмрөөр өвдөг хүртэл нэвт хатгах мэт өвдлөө. Булчин нь учиргүй чангаран хатуурснаа өвдөлт намжив. Гаррет шүд зун шин таталтыг хүлээв. 2 дахь удаа бүрч хүчтэй өвдөл таталт болох ёстой. 2 дахь таталт түүний хөлийг хэрэггүй тайлц суулгана. Гэвч хөл дахин өвдсөнгүй. Би удаан явж чадахгүй гэж оолсон сөнгөтлөө. Харанхуй түүний зонхийсэн царай цайвартна. Хин ч хариу дуурсангүй. Харанхуй, новшин харанхуй. Гэгэрт хаа байсан юм? Олон хүн үүр цайхыг үзэхгүй биз. Гаррет аргаш иргэн явдал дундаа давсгаа суллав. Би яаж ингэж чадваа? Би энд юу хийж байгаа юм бэ? Яаж ингэж хууртаж чадваа гэж оолсон өглөв. Хинч түүнд хариу хэлсэнгүй. Оолсон өчгсөн юм шиг гэж Гаррет бодлоо. Намжиж эхэлсэн бороо дахин ширвэсв. Тэд хуучин оршуулгын газар дараа нь шинэ Английн жинхэнэ дүр төрхтэй бяцхан тосгоны дэргэдүүр явж өнгөрөв. Тосгоны төв гудамжинд 10-аад хүн зогсон тэдэнд даллаж байв. Хүмүүс хөршүүдээ сэрээчгүй гэсэн шиг дуучмын гаргалгүй зогсцгооно. Хамгийн залуу нь 35 орчим насны цов өмссөн эр гараа нэг хэмээр даллан урагшаа, урагшаа, урагшаа яваад бай эр хүн гэж зөөлөн дуугарч байв. Тэдний цаанд бас л нойрмог цагдаа харагдана. Макрес түүнийг түлхэв. Хараач, ямар ганган ирвэ. Тэдний яг урд цэрэг маягийн ногоон гэлгарцуу өмссөн өндөр залуу явна. Тэр дагзандаа бигнүүр тавьсан мэт 2 гараараа дагзаад харжээ. Байсгийгэл тэр говьж байв. Энэ залуу Гаррет юусаа хараагүй юм байна. Гэнэт залуугийн нэг хөл нөгөөдөө тэглэн очив. Тэгээд хурдан босон цааш явлаа. Одоо тэр Гаррет Макрес хоёртой зэрэгцжээ. Ингэрт нь 45 гэсэн тоо харагдана. Тэр дахиад л унлаа. Өндийхэд духан дээр нь цус харагдав. Залуу хоцорч ард нь цэрэг сүүлчийн торгуулагч байгааг Гаррет сонсов. Тэдний өмнө өргөн засмал зам харагдлаа. 45 дахиад л унлаа. Удалгүй буух тасхив. Одоо залуу хэн болох нь түүнд огт бадгүй гэж Гаррет бодлоо. 6 дугаар бүлэг. Цаг шөнийн 3:30. Цувтаа өндөр залуугийн араас 7 залуу тэнгэр тальжээ. 2 цагийн үед 3 залуу намрын ихний хүчтэй салхинд татсан эрдэнэ шиш угарах мэт зэрэг өнхрөн өнөж хэдэн хормын дараа буу дачигнаж эхэлсэн юм. Гараанаас хойш 120 км явж 24 залуу алуулжээ. Гэхдээ энэ чухал биш. 3:30. Удахгүй өхмөлцгээс үүр цайх мөч эхэлнэ. Ээлжид торгуул өгөх сонсогдож удалгүй карбинууд тасхив. Энэ удаа таньдаг залуу унлаа. Дугаар 8. Дэвидсон. Гаррет залуугийн цуснд будагдсан цагаан царай хэсэг ширтээд дахин урагш замаа харан явв. Замын голын цагаан шугам заримдаа тасралтгүй үргэлжилж, заримдаа тасарч, заримдаа бүр 2 салаалж харагдана. Энэ замаар яваа жолооч нар өвлийн аяны уул мөрийг олж хардаг болов. Асфальтын зам түүний харцыг өөртөө татаж байлаа.
Энэ зам дээр суувал ямар сайхан бол. Эхлээд өвдөг дээрээ сууж, хөшсөн өдөгнөөс тоглоомын буу дуурах шиг чимээ гарна. Дараа нь гидийж, хоёр гараараа тулж байгаад бөксөөрөө суун, хоёр хөл аимшигт чинэрэл өвдөлтөөс ангижирч байгааг мэдрэх болно. Тэгээд хэвтгэд хөшсөн нуруу тэнийж, модны мөчрийг ширтээд, торгуул гэж хашгирахыг сонсохгүй, тэнгэр ширтэн хүлээх болно. Хажуугаар нь аяныхан бичигнэн өнгөрцгөөж, хараач, Гарет, тэр жагсаалаас гарлаа гэж шивнэлтэн. Баркович баярлан инээн. Тэгээд карбины замаг татах чимээ сонсогдно. Дараа нь Гарет манарсан харцаа замаас салгаж эргэн тойрноо харлаа. Өглөөний 4 цаг урд нь Абрахам явна. Абрахам гэж тэр шивнэв. Абрахам, чи унтаагүй биз? Дуугүй яв, намайг зүгээр орхи гэж Абрахам уцаарлав. Ямар ч байсан тэр таньдаг хүмүүсийнхаа дунд яваа юм байна. Урд хэн нэгэн 3 дахь торгуулаа авлаа. Би нэг ч торгуулгүй. Бүтэн хагас минут сууж амарч болно. Гэвч нэг суул тэр хизээш дахин босч чадахгүй. Үгүй чадна гэж тэр эсэргүүцэв. Би босч чадна. Зөвхөн тэр бүхэн. Тэр ээж Жэйн хоёртоо Фрифортод уулзна гэж амласнаа саналаа. Тайван итгэлтэйгээр амласан. Өчигдөр өглөөний 9 цагт тэр Фрифорт хүрэх нь мэдээж юм шиг санагдаж байсан. Харин одоо тоглоом дуусан тэр Фрифортод цус асгарах хоёр тайрдас дээрээ явж очих нь найдвар төдийл болжээ. Энэ удаа ард хэн нэгнийг буудлаа. Харанхуйд онож буудах хэцүү биз. Хөөрхий залуу дахин нэг сум зоотол удаан хашгирах шиг Гаретэд санагдав. Гэнэт тэр шарсан гахай махны тухай бодлоо. Тэгээ шүлсэн асгарав. Бас 120 км явхад 26 залуу өгсөн нь ихүү багуу гэж тэр бодов. Түүний толгой айжмаар бүхийж зээжэндээ хүрлээ. Харин хөл нь өөрөө тусдаа толгойтой мэт явсаар. Хүүхэд байхдаа анх удаа оршуулганд явснаа тэр санджээ. Түүний найз Фрикиди Алисо дугуйтай явж байгаад Фрифортын ойролцоо холбооны 1-р зам дээр машин тайруулчихсан юм. Бас нэг найз Эддийн болсон явдлыг харжээ. Машин Фрикийн дугуйг мөргөж, Фрики урагш нисэн далавчгүй болохоор чулуун хан мөргөөд тэнэг түрийтэй гутал нь сугран унаж, толгойноос нь улаан юм гойжиж, өөрөө газар хэрчим түүхийн мах шиг ойдсон хэмээн Эдди ярьжээ. Тэр оршуулганд явахдаа Фрикийн толгойноос улаан юм гойдсоор байгааг нь харна гэж бодсон. Гэтэл Фрики хачин гоё болчихсон авсанд зангаатай спорт цамцтай хэвтэж байсан. Энэ нь түүний өвхлийн аялалд гарахаас өмнө үтсэн цорын ганц цогцсон байсан. Гэхдээ цэвэрхэн нямбай цогцсон байсан. Эвэнг ногоон цувтай залуу эсвэл ядарч улайсан царайнд цус нүж болсон Дэвидсоныхоос шал өөр. 3:40-д тэр нэг торгуул авч сандарсандаа нүрээ байдгаараа алгадан сэргэхийг оролдов. Тэр маш их даарчээ. Бөөр нь хөших мэт өвдөж байсан ч тэр хөнгөрөх цаг арай л болоогүйг мэдэж байв. Түүн зүгээр л тэгж санагдаж байж магад. Гэхдээ л дорн зүгт оддын туяа арай л бүдгэрэг шиг санагдлаа. Цаг 3:50. Гарет эргэн тойрноо хараад явж байгаа бүх залуусын дунд тэр ганцаараа сэрүүн цовоо сэргэлэн явж байгаагаа харж гунигтайгаар бахархах мэт болов. Мэдэгдэхүйс гэгэрч эхэллээ. Бейкер түүний урд харин Макрайс хажууд нь явна. Зүүн талд нь Олсон явааг хараад тэр гайхлаа. Шүн дунд буу дуугарахад тэр Олсон өнгөрчээ гэж бодсон. Тэгээд түүний өвхлийг хараагүйдээ баярлсан юм. Харанхуйд Олсны царай зүс ямар байгааг нь мэдгцэнгүй. Зөвхөн түүний толгой даавн хүүхэлдээнийх шиг ийш тийш санжигнаж явааг л Гарет олж харжээ. Ээж нь дагсаар байгаа Перси одоо Стивенсийн дэргэд явна. Тэр урт удаан аяллаа дараа хуурай газар дөнгөж хөл тавьсан усан цэрэг шиг найгаж байлаа. Тэр бас Грибл, Харкнес, Ваймен, Коли Паркер нарыг олж харав. Түүний таних залуус бараг бүгд амьд байна. Гарет алхаагаа хурдсгаж Макрасыг гүйцэж очив. Тэр толгоогоо гудайлган нүдээ хагас санаад юу ч харахгүй урагшилж байлаа. Гарет түүнийг сэрээсэнгүй. Яагаад ч юм өөрт нь таалагдж байгаа энэ залуугийн дэргэдэл явж байх нь түүнд хангалттай байлаа.
Чулуурхаг ногоон зүлгэн дээр хідэн үнэ зүрмөлэн зогсно. Фермерийн байшингийн зүгээс нохой чанга хуцсаар давхин ирлээ. Аяллынхны хэн нэгэн цаад болвол нохойг дорн буудахаар цэргүүд карбина өргөцгөв. Харин нохой замын хажуугаар гүйж аюулгүй газраас жаахан хуцаж тайвширч аваад хоцорлоо. Үүр цайхын үед буу тас хийж хүн унах чимээг Гарет бараг сонссонгүй. Нар уулын цаанаас цохойж нүд гэлбэм гэрэлтэв. Сайхан өдөр болох бололтой. Тэгээд Гарет Бурхны авралаар би гэрэлт өдөр үхэж магад гэж найдлаа. Хажуугийн модноос хэрээг вааглах сонсогдов. Тэд бас нэгэн фермийн хажуугаар өнгөрөхөд сахалтай хэр тэдэнд гар даллав. Макроос толгоогоос ихсрэн нохой мэт шилгээгээд эргэн тойрноо харлаа. Бурхан минь гэрэл Гарет хэдэн цаг болж байна? Гарет цагаа хараад гайхлаа. 5-20 дутуу байна. Бид хэр хол явсан бол 150 км явсан байх. 27 салуу алуулчлаа. Чи орой мэдээ уншдгүй. Тэглгүй яах вэ? Өөрийнхөө нэрийг хайгаад л тэнд жил бүр үхлийн аялалд 2 тэрбум долларын бооцоо тавьдаг гэсэн байсан. Бурхан минь 2 тэрбум. Оройн 5 цагийн үед анхны үзэгчид үзэгдлээ. Дараа нь замын уулзуур, тэгээ цайны газар, хажууд нь 3 залуухан үйлчлэгч хүүхнүүд зогсоод шүгэлдэж гар далцгаач харагдана. Брюс Фастер гэдэг залуу Тог гэдэг тоглоом бодож олжээ. Тэр Гаретийн нурууг тогшлоо. Тог Гарет хинбэ? Ерөнхий байна. Ээжигээ хосдог ерөнхий байна. Гарет үүнийг Макрост тэр Бекерт дамжууллаа. Тойрог эргэж ирэхэд ерөнхий өглөөний цайны дараа эмээгээ хосч байв. 3 дахь удаа ерөнхий өөрийн тэрьер нохой Шейлагаа хосч байлаа. Гарет инээ талдчихэ. Макрос инээсэнгүй. Инээдтэй байна уу тэнэгүүдээ? Ерөнхий өөрөө өөрийгөө хусч байна. Бид бүгд өөрөө өөрийгөө хусч байна. Тэр гинт иргэн ачааны машин руу гүв. Тэгээд тулж очин зангидсан гараа далав. Цэргүүд буугаа өргөлөө. Буугаад ирсгээ муусаа новшнууд алив буугаад ирээч алаад өгье. 61-ийг торглоо. Макрос ухаангүй хаших чинь. Алив буугаад ирсгээ гахаануудаа буугаа тавиад буугаад ирсгээ. 61-ийг дахин торглоо. 2 дахь удаа 61-ийг торглоо. Цэргүүд түүнийг модон нүдээр шигтцгэн. Макрос ухс хийж машин тулж очиод шүлсээ хаялаа. Тоостой машин дээр түүний шүлс тодхон харагдана. Алив буугаач нэг нэгээрээ буугаад ир. Торглоо. 61 сүүлчийн торгуул авлаа. Гарет эргэн ухс хийв. Түүнд бас торгуул оноож байгааг тоосонгүй. Цэргүүд машинаас үсрэн бууцгаах үед тэр Макросын гараа шүүрэн авч арагш чирв. Явъя Пит болохоо байлаа. Рэй холд би эдэнд үзүүлээд өгнө. Гарет түүнийг арагш ус татлаа. Тэнийг минь одоо чамайг тэд буудлаа. Хормын дараа Гарет өөрөө 3 дахь торгуул авлаа. Үхэл яг дэрэгдэн ирчээ. Чөтгөр гэж хэмээ Макрос сулхан дуугарсан ч урагш алхаж эхэллээ. Би ч чамайг чад хийлээл гэж бодлоо шүү гэж Гарет түнд зөөлөн хэлв. Яах вэ? Шадар цэрэг найздаа баярлалаа. Олсон торгуул авч сонсогдно. Оройн 5:25 цагт Яник буудууллаа. 5:30-д ерөнхийн жип давхин ирэв. Ерөнхий босоо зогсоо тэдэнд ёсолж явна. Хинч ураа хашгирсангүй. Коли Паркер газар шүлсээ хаялаа. Харин Гарет, Харкнес, Перси зэрэг хэдэн залуус гар даллжээ. Дараа нь жип урагш давхин одлоо. Халуун болж эхэлжээ. Ой дуусч, эргэн тойронд олон жижиг фермүүд, шатхуун түгээх станцууд бүхий тал харагдана. Гарет, энэ бол Харкнес байлаа. Юу вэ? Миний хөлийн шүрмэс татаад байна. Яах вэ? Түүний нүд ямар нэг юм хийгээч гэж гуйх мэт Гаретийг ширтэнэ. Харин Гарет юу ч хэлж чадсангүй. Жэни дуу хоолой түүний инээд ягаан цамц улаан өмд энэ бол амьдрал. Харин Харкнесийн дуу хоолой бол үхэл. Мэдхгүй, ёстой мэдхгүй. Харкнес зогсоод хөлөө илж гарав. Торгуул 49-ийг торглоо. Гарет эргэн харсаар цааш явв. 49-ийг 2 торглоо. Харкнес өндийж урагш хазганы явж гарлаа.
Дугуй үнсэн хідэн хүү түүнийг даган явна. Гутлан сугаран унаж авч өмсөх гэж оролдсон Харкнес 3 дахь торгуйл авлаа. Түүний ам том гэгчээ өсөг болжээ. Гаррет дотроо түүнийг яваач хэмээн гуйж байгааг мэдрэв. Карбинууд айжмаар доошлон Харкнесийг чиглэв. "Зайлцгаа та нар" гэж Бейкер хөөрхийг даган явсаар байгаа дугуйтай хүүхдүүдийг хөөв. "Үгснээ харах гэв. Муусан зулбсганууд." Хүүхдүүд түүнийг тоосонгүй. Бууны амнууд нэг дээшлэн, нэг доошлон. Харкнес урагш байдгаараа ширтээ явна. Нэг хөл нь гуталтай, нөгөөх нь нүцгэн. Тэр хачин хурдан гүйх шахан алхасаар бүгдийг гүйцэж бүр төрүүллээ. Тэр юу бодож яваавал? 7 дугаар бүлэг. 85 дугаартай Скрам гэдэг залуу Гарретийн сонирхлыг ихээхэн татаж байлаа. Нэг их ухаалаг биш, тиймээс ч бүдүүн бараг, лут булаа биетэй, зараа шиг үстэй, дуграх царайтай Скрам юугаараа ч юм хандгааг санагдуулна. Тэгээд бас их нэртэй гэж байгаа. "Нэр нү?" гэж Гаррет түүнээс 3 дахин асуужээ. Скрам үнэхээр их нэртэй гэж Гаррет итгэж чадахгүй байлаа. "Чи үнэхээр их нэртэй юм уу?" "Ааха." Скрам нүрээ нарандын тааламжтайгаар гэдэв. "Би 14-тэй байхдаа сургуулиас гарчихсан юм. Цааш суралцах нь утгагүй байсан юм л да. Үгүй зүггүй хүүхэд байгаагүй, зүгээр л хичээлээ дийлхээ байсан хэрэг. Тэгээд бизнес хийх санаатай, хамгийн гол нь Кэтитэйгээ суух гэж. Тэгээд чи хэдтэй байхдаа сургуулиас гарсан юм бэ?" гэж Гаррет асуув. Скрам түүний сонирхлыг улам ихээр татаж байв. Тэд одоо бяцхан хотхны дундуур өнгөрч, замын хоёр талаар хүмүүс игнэн зогсоод хашгиралдаж, хөгжим нэжигнэж, агаарт бөмбөлгүүд хөөрч байв. Гэвч Гаррет энэ бүхнийг бараг тоосонгүй. Тэд бүгд яг л огт өөр ертөнцид амьдарч байгаа мэт. Түүнийг энэ хүмүүсээс зузаан гэгчин шилээр тусгаарласан мэт болжээ. "Би 15-тай байсан." Скрам эрүүгээ ээдэлгэн сүрвийтэл ургасан сахлаа майжв. "Хэн ч хориглоогүй гэж үү?" "Сургуулийн багш насан туршдаа газар ухах гээгүй бол хэрэггүй гэдэл шалчганаад байсан л та. Эцэстээ зөвхөрсөн биз, болчихсон. Намайг өөрөө шийдэг гэж бодоо биз. Эцсийн эцэст газар ухахч бас хэрэгтэй л ажил үсттэй, тийм үү?" Тэр ухаангүй мэт хашгиралдан дэвцэх хідэн охтын зүг гараа даллав. Салхинд охтын богино ванзал дэрвэлзэн цагаан гуйс гэлэлцэн. "Би ч газар ухагч болоогүй. Феникс хотод цагаан давааны үйлдвэрт ажилд орсон. Цагт $3 цалинтай. Кэти вит хоёр чинь аз жаргалтай хүмүүс байхгүй юу? Зурагт үзээ сууцгааж байтал Кэти гинэт намайг тэрч аваад л 'Нархан минь, бид ч жаргалтай улс. Тийм ээ' гин. Сайн охин байгаа юм." "Та хоёр хүүхэдтэй юу?" Гаррет утгагүй ярианд улам авцаар байгаагаа мэдэрч байв. "Кэти маань жирэмсэн. Эхлээд хүлээе гэж л байсан л та. Тэгээд хадгаламжиндаа $700 болсон чинь тгий гэдэг байгаа. Шууд л жирэмсэлсэн." Скрам Гарретийг игцлэн ширтэв. "Миний хүү коллежид суралцах болно. Над шиг тэнэг хүнээс ухаантай хүүхэд гарах нь юу л бол. Гэхдээ Кэти чинь хоёрынхтай тэнцэх ухаантай хүн. Кэти сургууль төгссөн. Би төгс гэсэн юм. Оройгоор төгссөн. Миний хүү хүссэн сургуульдаа суралцах болно." Юу гэж хэлэхээ мэдэхгүй Гаррет дуугүй алхана. Макроас тэр тэнд оолсонд нэг юм ярин гараас авчин явна. Бейкер Абрахам хоёр хуруудаж байгаа ч юм уу, нэг юм тоглож байна. Харкнес урагш явж үзэгдэхгүй болжээ. Тэр арай л хитрхи хурдан явж байх шиг. Скрам залуу минь чи ч бас хэтрүүлчихсэн бололтой. $700 гинэ. Хаана хүрэх вэ? Тэгээд ч өвлийн аяллаа гишүүн дэлхийн нэг ч компанид даатгуулж чадахгүй. Замын хажууд нэг өвгөн малгайгаараа далдан зогсно. Гаррет түүнийг харсанчгүй. Скрам, "Хэрв чи буудуулчихвал яах вэ?" гэж тэр болгоомжтой асуув. Скрам зөөлөн инээмсэглэлээ. "Тэгнэ гэж байхгүй. Би мөн хингээд яваад байж чадна. Хар багасаа л аялалд оролцохыг мөрөөддөг байлаа. 2-7 хоногийн өмнө би
130 км алхсан хөлрөөч үгүй. Кэти хэдэн настай юм бэ? Тэр надаас 1 насаар ихч 18-тай. Одоо тэр хамаатан сатантайгаа Феникст байгаа. Скрамын ойлгоогүй нэг зүйлийг ойлгосон хамаатнууд нь Феникст цуглаж дээ гэж Гаррет бодов. Чи түүндээ их хайртай биз гэж тэр гунигтайхан асуулаа. Скрам дорсгор хідэн шүдэ гарган инээмсэглэв. Би түүнтэй сууснаас хойш өөр охин руу хараачгүй. Кэти сайн охин. Тэгээд яах гэж энд ирсэн юм? Явах сайхан шүү дээ. Харкнес лав сайхан биш байгаа гэж Гаррет баргар царайлан хэллээ. Чи эцэст нь юу болж дуусах тухай бодоогүй юм байна. Ялагдаж болно шүү дээ. Болох л асуудал гэж тэр хоёрын дунд орж ирсэн Пирсон хэллээ. Аялал эхлэхийн өмнө би Лас Вегасын бооцоонд 1-р бичигдсэн гэж Скрам эсэргүүцэв. Над дээр хамгийн өндөр бооцоо тавьсан байгаа. Энэ ч үнэн шүү гэж Пирсон дургүйхэн хэлв. Хараажийн чи маш бэлтгэлтэй байна. Тэр замын хажуугаар эцэд төгсгөлгүй зогсож, даллаж, орилдох хүмүүсийг тоосон шинжгүй ширүүн харав. Пирсон өөрөө цонхийж, хацар нь хонхой, сүрхий ядарсан харагдана. Бэлтгэл муутай хэдэн өвчгсөн, эсвэл өвхөж байна. Гэхдээ л 72 залуу явсаар л байна шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ Скрам тухай өрчөөлөв. Хэт халснаас тархин хягтан дуугарах мэт Гарретэд санагдлаа. Би та нарыг гомдоох гээгүй гэж Скрам хэлв. Та нар сайн залуус. Гэхдээ та нар шагналын тухай бодож байгаа нь юу л бол? Энд яах гэж яваагаа сайн ойлгоогүй залуус олон байх шиг тэр Барковичийг хар. Тэр шагнал авахын тулд энд ирээгүй. Тэр бусдын хэрхэн яаж өгөхийг харах гэж ирсэн. Тэр үүгээр амьдарч байна. Хэн нэг нь буудуулахаар түүний хүч нэмэгдээд байгаа юм шиг. Гэхдээ энэ ч тус болохгүй л дээ. Тэр удахгүй намрын навч шиг л хатаж орхино. Тэгвэл би гэж Гаррет асуув. Скрам яа харахгүй хүнд байдалд оржээ. Чөтгөр гэж. Гэхдээ чи ч гэсэн айснаас л явж байна. Харин энэ бас л хангалтгүй. Айц хүнийг эцээдэг юм. Тэгээд эцсийн эцэст Гаррет чи ч бас буудуулна. Макресийн би ядарч тэнхэлгүй болвол зүгээр суучна гэсэн үг Гарретийн санаанд оров. Чи намайг ялахын тулд мөн ч их явах болно доо гэж тэр Скрамт хэлсэн ч Скрамын энгийн үгс түүний үгийг сүрхий айлгажээ. Би гэж Скрам дагуурлаа. Би маш удаан явж чадна. Тэд урагш явсаар хэн ч амьдрдгүй бололтой хөсрийдсэн байшин өнгөрч хотхныг ардаа орхилоо. Тэдний яриаг батлах мэт урд явсан нэг залуу гинэт татан газар хөсөр унав. Тэр зам дээр атралдан тийчилж гар хөлн татан сар байж хонь майлах шиг хачин дуугарч байлаа. Залуугийн нүд нь хялайн цагаарч амнаас нь хөөс сахарна. Түүнийг торгож эхэлсэн ч залуу мэдээж юу ч сонсож мэдсэнгүй. 2 минутын дараа түүнийг цэргүүд нохой мэт буудаж орхилоо. Аялагчид намхан гүвэд авч уруудан талбай дундуур явж эхэллээ. Аялагчид урд дахь замыг 20 км-ийн зайд харж байв. Зам айжмаар уруудаж ой дундуур хэдэн удаа морилцаад өглөөний наранд ягаарах ногоон зэрэглээнд шурган талд оржээ. Хэнсвилийн ой гэж энэ байхаа хэмээн Гаррет итгэлгүйхэн хэлв. Машины оршуулгын газар өвлийн хавийг үхлийн нутаг гэдэг юм. Амьдралдаа ийм газар үзээгүй юм байна гэж Скрам хэллээ. Аризона мужид хаач ийм ногоон ой зүлэг байхгүй. Би энд амьдрахыг хүсэж байна. Энд байшин барьцгаад өглөө бүр байгалийн сайхныг хараад л Кэтитэй хамт энэ бүхэн дуусахаар би үнэхээр тэгэх байх. Хинч дуугарсангүй. Цаг 6:45. Халуун шатаж эхэллээ. Гаррет хүрмээ тайж гартаа тоглоо. Замын хажууханд хуучин машины дэргэд бие барьсан шорт, майктай, нүцгэн хөлтөө сандал угулсан 2 охин зогсно. Тэд хашгирч шүгэлдэж байв. Октийн царай улайч халууцаад хачин ичгүүр санжуургүй хоёул тачаал оволзуулан харагдана. Араатны гэмээр зэрлэг дур хүсэл хэрхэн өөрийг нь эзэмдэж байгааг Гаррет мэдэрч байв.
түүний хамаг үе жижиг шиг боллоо. Харин дураараа загнадгаараа нэрд гарсан Грибл гинт охид руу угсхийлээ. Нэг охин машины хамар дээр суугаад гидийж хоёр хөлөө алцаалган Гриблийг хутлаа. Грибл охины хөхөн дээр гараа тавьж бүх үеэрээ наалдав. Охин түүний биеийг хөлөөрөө орон татаж тэд үнсэлцлээ. Торгуул хүртээж байгааг сонссон Грибл хэсэг эргэлзнээ буцан гүйлээ. Тэр 3 дахь торгуул хүртжээ. Чадсангүй, би чадсангүй. Тэр хүсч байсан, харин би амжсангүй. Ёо. Грибл говьж ямар нэг юм амандаа өглөн бүгтийн алхана. Яах вэ? Тэгтээ өрөөд л авсан. Гоё байсан биз? Бас маргааш тэд зурагтаар сайрхаж ярих юмтай боллоо гэж Баркович хэллээ. Дуугатат гэж Грибл хашгичв. Өвдөж байна. Хамаг үе өвдөж байна. Гойны шүрмэс татчихж. Төмсөгчин загтнаж байгаа юм гэж Пирсэн дуугав. Өвдөж байна. Ёо гэж Грибл дуугараад гинт хоёр гараараа давсгаа бадсан өвдөг дээрээ унаадаг. Хэдхэн хормын дараа нэг цэрэг түүнийг буудан өнхрүүллээ. Зам гинэт огцон муруудаж зөөлөн явхад хэцүү болж ирлээ. Ядарсан булчингууд улам өвдөж тэдний хөлс асгарна. Гарет хоёр хөлөө бараг л мэдрэхээ болжээ. Гайхаад байх юм алга. Тэд замд гараад 22 цаг болж байна. Нэг ч амралгүй 22 цаг явна гэдэг итгэмээргүй юм. Чи яаж байна гэж Скрамаас асуув. Би зүгээр. Скрам нусаа татаж хамраа гараараа арчаад газар нулимв. Хамрын ханиад авчихсан юм а да. Үгүй дээ. Энэ бол ургамлын тоосных. Харшил байхгүй юу? Хавар болгон л би ингэдэг юм. Аризонад хүртэл ингэдэг. Харин би өвчин тосч үзээгүй. Урд гинт буу хэдэн удаа тасгав. Харкнес гэж урд яваа залуус дамжууллаа. Гаритийн дотор хачин болжээ. Шидэд тойрог эвдэрлээ. Харкнес өглөө элийн тухай ном хизээж үчихгүй. Одоо түүний хүрийг шуудаа үс шиг замын хажуу руу чирч аваачаад уудан тийж машины дэвшин дээр шидэж байгаа. Харкнесийн аялал дуусчээ. Харкнес хэмээн Макрес дуугав. Харкнес анд минь Девачинд очоорой. Чи түүний тухай шүлэг зохиогооч гэж Баркович хэллээ. Халуурчин минь дууга дат гэж Макрес тайвнаар хэлв. Хөөрхий Харкнес чөтгөр гэж. Би алуурчин биш гэж Баркович ориллоо. Чиний хүүрэн дээр би бүжиглэн гайгүй муу сорвтой новш би. Түүнийг хэдэн талаас нь зандран дуугүй болгоход Баркович аманда хараал үгэлсээр урагш хурдан алхлан холдлоо. Миний өвөө оршуулгын газрын эзэн байсан гэж Бэркер гинэт хэллээ. Тэгээд нас ороод оршуулах хэрэгтэй болсон. Гэтэл мань хүн өөрийгөө чандарлуулна гэд гэрээсэлчихсэн байдаг байгаа. Ёсоор нь болгосон. Харин оршуулгын компанид дампуурчихсан. Аргагүй шүү дээ. Тэр өөрөө жинхэнэ сүрэг реклам хийчихэж гэж Гарет хэлв. Залуус хөхрөлдлөө. Яг энэ үед олсон цэргүүдэд хандан өөрийг нь түр амраахыг гуйлаа. Тэр зогссонгүй, алхаагаа удаашруулсангүй. Гэхдээ түүний дуу хоолой ичмээр өрөвдөм арчаагаа алдсан сонсогдож байв. Тэр нэг хэмээр уйлах мэт хачин дуу гарган цэргүүдээс гуйж говшиж байлаа. Үзэгчид гайхаж бас айж жигшсэн харцаар түүнийг ширтсгэн. Хүмүүс өөрсдийг нэг мөсөн жигшсэн зэвүүцгээс өмнө олсон дуугүй болоосэй гэж Гарет туйлын ихээр хүсэж байлаа. Гарет ч бас үххийг хүсээгүй. Гэхдээ олны өмнө аймхаа холчгороо харуулад үхнэ гэдэг дэнтсэн хэрэг. Цэргүүд дүлий бас сохор хүмүүс мэт оолсныг түүнийг нэвт ширтцгэн. Гэвч нэг нь хронометрээ харж оолсонд торгуул өгөхөө мартсангүй. 8-д 20 минут дуу байхад 150 км явхад 4-5 үлдлээ гэж ярьцгааж эхлэв. Хизээч хүлээ 150 км-ийг туулж чадсан хамгийн олон гишүүнтэй аялалд 63 хүн байсан гэж Гарет уншсан юм. Энэ жил рекордыг эвдэх нь ойлгомжтой болжээ. Тэдний багийнхан 69 хүнтэй. Гэхдээ мэдээж энэ бол хэнд ч фадгүй хэрэг. Зүүн талд яваа оолсны зогсоо цаггүй уйлган гуйж говших нь
халуун агаарыг бүр шатан болгох мэт. Хэн нэгэн түүнийг хараан зандарсан боловч оолсон юу ч сонсохгүй яваа бололтой. Тэвч Гарет, тэвч удахгүй уруудаж зүлгэн дундуур явах болно. Тэнд сэрүүн байгаа гэж Гарет амандаа шивнэж явлаа. Тэр ус хэрэгтэй гэж хашгирав. Нэг зэрэг гүйн ирж түүнд дашмагтаа ус гардуулаад буцаж гуйлээ. Гарет өлсөж байгаагаа мэдрэв. 9 цагт гэж тэр бодлоо. 9 цагт би явж л байх ёстой. Хоосон ходоодноос болж алуулвал ёстой хогчно. Бэкер гинэт зогсож эргэн тойрноо харснаа өмдөө хурдан тайлаад доош суув. Түүнийг торглоо. Гарет бөмбөгөнтөл дүлэн суух Бэкерийн хажуугаар өнгөрөхдөө зэрэг түүнийг дахин торгож байгааг сонсов. 20 секундын дараа Бэкер түүнийг гүйцэн ирээд уртаар санаа алдаж явдал тундаа өмдөө товчлов. Амьдралдаа би ийм хурдан хүндэрч үтсэнгүй гэж айхлан үгэллээ. Хаашаа юм цагаа харж бийцэсдэг юм уу гэж Гарет асуулаа. Удаан төвчиж үнэхээр чаддгүй юм. Чөтгөр 7 хоног хүндэрдэг хүн байдаг л шүү дээ. Гэтэл би өдөрт нэг удаа заавал шүү. Тэдний урд замын яг захаар Перси явна. Ээж нь хэрхэн хүүгээ дуудаж цагдаатай ноцолдож байсныг Гарет саналаа. Харин одоо Перси бүр замын зах руу гарч шорон дээгүүр явж байв. Тэр байсгийгээ цэргүүдийн зүг айсан шинжтэй хялалцаж дараа нь замын хажуугаар битүү ургасан ширэнг түүний цаана харлах ойруу харна. Тэр зүхтаах гээд байна гэж Гарет шивнэлээ. Буудуулна, найдвартай л буудуулна гэж Бэкер дууграв. Цэргүүд анзаараагүй юм шиг байна гэж Персэн хэлв. Тийм бол дуугүй байцгаа бити шивнэлдээд байгаа ч гэж Макурас уурлалаа. 10 минутын турш тэд Персийг дуугүй ажиглан явцгаав. Харин Перси ой хүртлэх зайг шинжин үе үед цэргүүдийг харж явв. Тэр чадахгүй хулчигаад байна гэж Персэн шивнэв. Түүнд хэн нэгэн хариулж амжихаас өмнө Перси гинэт чиглэлээ өөрчилж ойн зүг удаанаар алхаж эхэллээ. 2-3 алхам. Дахиад 2-3 алхахад л тэр ой руу орчихно. Түүний жинстэй хөл удаан алхана. Зөөлөн салхи наранд түлэгдэж ганцсан хонгор шар үсийг нь сэвэлзүүлнэ. Хинч түүнийг торгосонгүй. Замаас гармагц Перси торгуулах эрхээ асуулжээ. Перси замаас гарсан үүнийг цэргүүд мэдэж байлаа. Хөөрхий Перси хэнийг ч молгодож чадсангүй. Буу тас хийж Гарет огцом мэргэн машины өндөр дэвшийг налан зогссон цэргийг олж харлаа. Цэрэг карабина мөрөндөө аван онилж нэг нүдээ хагас анжээ. Гарет иргэн Персиг ширтэв. Хүү ширэнгний яг захад зогсно. Тэр нэг гараараа цээжээ дараад дүрлийсэн нүдээр хөх тэнгэрийг ширтэж байв. Наранд гялалдсан хурц улаан цус хуруунуудын завсраар урсаж эхлэв. Перси ямар ч хөдөлгөөнгүй хачин гоё Адонис бурхан мэт үзэсгэлэнтэй залуу хүү дээш харан зогсож цус түүний аяны хүрэн гутлан дээр тусаллаа. Дараа нь тэр гуйван ураг шалгаж мод мөргөөд гулдай мунлаа. Энэ газар давс гүжирт идэгдэг гэж Макурас хараал тавилаа. Энэ газар дээр өвс буудай бүү ургаг. Энэ газар амьдрагч хүмүүс үхэж дуусаг. Тэгээд үеийн үед хараал идэг. Гэгэн ариун Мария минь энэ тамийн газрыг буршлахад бидэнд тусалж хайрлаач. Тэр тачхинтал инээлээ. Дуугаадат гэж Абрахам хашгирав. Битгий тэнэгтээд бай. Оолсон дахиад л цэргүүд тандан уйлагнан гуйж говшиж эхэллээ. Персиг буудсан цэрэг твшин дээр суугаад сэндвич ажиллаж байв. Тэд шатхуун түгээгүрийн дэрэгдүүр явж өнгөрлөө. Түгээгүрийн дэргэд комбинезон өмссөн ажилчид зогсоод наран талсан талбайг урт шулаанган усаар шүршин усалж байлаа. Биднийг шүршээд өгөхгүй юм байх та. Би ч яг л лаа шиг шатаж байна гэж Скрам өглөв. Үнэхээр халуун байна гэж Гарет хэллээ. Мэн мужид ийм халуун болдог гэж ёстой мэдсэнгүй. Ерөөсөө Мэнийг хүйтэн нутаг гэж сонссон гэж Персэн дууграв. Тэгвэл мэдэж ав хэмээн Гарет ёжиллоо. Түүнийг үгээ дуусгаж амжаагүй байхад урд буу тасгийж бас нэгэн залуу өнхрөн унлаа. Нэг цэрэг түүнийг чирэн замаас гаргаж машины твшин дээрээс том хар гялгарууд шидлээ. Тэгээд бас дахин
бүр хэдэн удаа буу тачгинав. Бурхан минь, бас нэг юу гэж болж байна да. Скрам нүрээ элнэн нусаа татаж гуншигнан дуугарлаа. 34 гэж Пирсэн зарлангаа нэг халааснаас задгай мөнгө гарган нөгөөхдөө хийв. Би тоолоод л байгаа юм. Надад 99 мөнгө би хэн нэгэн буудуулмагц би баруун халааснаас нэг мөнгө авч зүүн халаасандаа хийдэг. Гарет цагаа харлаа. 8:20. Өглөөний хүнс өгтөл 40 минут тэсэх хэрэгтэй. Одоо замын хажуугийн жолооч нарын цайны газар ороод зөөлөн сандалд суугаад хөлөө хөндлөвчдөр тавьж пөөхгөл ямар сайхан амархвал. Шарсан сонгон төмстэй стейк идээд араас нь гүзээлцэгний сүмстэй зайрмаг долоохсон. Эсвэл бөөрийнхээ махтай хөндөй гомон бас ногоон шоштой. Тэгээд сүү уун, бүтэн хувин сүү уун. Тэнийг юм гэж тэр шивнэ. Юу тэнэг гэж? Макрес. Би юм мэдмээр байна. Яг тэр хэд шиг өмхий гахайнууд. Замын дэрэгт хөндөр хайласны сүдэр дор гэр бүлийнхэн тухалжээ. Аав, ээж, хүү охин, бас буур толгойтой эмээ нийт 5 хүн. Тэд бүгд сэндвичж ажиллаж какао эсвэл кофе ууцгааж байв. Макрес инээд алдаад тэдэн рүү байдгаараа нэмсэглэн гар даллав. Эмээ шүдгүй амгаа шамшигнуулж ажиллаж өндөг салаад хянтай сэндвич барьсан гараараа далллаа. Новш гэж. Би лав өлсөж ядарч үхэж яваа олсон юм нь ингэж налаагаад идэж ууж чадахгүй гэж Гарет орсон. Рэй, бид өлсөж үхээгүй зүгээр л тэгж санагдаж байгаа юм. Гэхдээ л өлсөж ядарсан хүмүүсийн өмнө энэ хүмүүс бол адгууснууд. Тэд бидний үххийг үзэх гэж ирсэн. Хэрв чиний тарих энэ замаар урсвал тэд баярлах болно. Одоо яа гэх вэ? Чи өөрөө багада үхлийн аяллыг аавтайгаа үзсэн гэж ярьсан байхаа. Тэгэхэд би юу ч мэддгүй байсан. Хөө за. Одоо л нэг юм ойлгож байх шүү. Макрес хөтнөр инээд алдав. Тийм ээ, эднэр бол адгууснууд. Тэгээд чи өөрийгөө нээт тийчлээ гэж бодоогүй биз? Францад гильотиноор хүн цааслах үед талбай цаазыг үзэх гэж ирсэн парисчуудаар дүүрдэг байсан гэдэг. Эртний Ромд гладиаторуудын алдахыг харах гэж хүмүүсээр Колизей дүүрдэг байсан юм. Гарет минь, энэ бол цэнгүүн шоу. Үүнд шин юм юу ч байхгүй. Эдний ховдог шунхай сэтгэл хүсэл тачаалыг хамгийн сайхан цатгадаг зүйл бол хэн нэгний үхэл. Гриблийг балалчихсан 2 охиныг санаж байна уу? Тэдэнд үхтэлтэй үнсэлдэх, үхтэлтэй хорцох ямар байдаг нь бүхнээс сонирн байсан. Тэд ч олон жил эргэж дурсах юмтай болсон доо. Бусд нь ч бүгд адил. Идэж ууж байгаа юм нь хамаагүй. Тэдэнд бидний үхтлүүдийг хараад улам сайхан идэж сайн уумаар санагдаж байгаа. Гарет, чи тэдний идэж ууж наргид сэнгэж байгаагийн учрыг олж чадав уу? Учир нь тэд ухаантай. Тэднийг арслангийн аманд шидээгүй. Тэд ингэж үхэн хатан урагшилж бууны аман дээр бие засаж болсон харайж гүйгээгүй. Харин Гарет чи тэнэг. Би, Пирсэн, Баркович, Стивенс бүгд тэнэгүүд. Жирэмсэн ихнэрээ орхичоод энд яваа Скрам тэнэг. Хамаг бүхнийг нэгэнд оройтож ойлгосон Олсон тэнэг. Тийм ээ, тэд адгууснууд. Гэхдээ ингэж новшнуудын өмнө зов зүдэрч яваа болохоор бид жинхэнэ хүмүүс гэсэн үг бас биш. Макрес зөөлнөр нэмсэглэв. Тэгээд бид яах гэж энд яваа юм бэ? Яагаад гэвэл амьдрах гэж өөр тайлбар надад алгадаа. Үхлийн аялал зохиолын 3 дугаар хэсэг өндөрлөв. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баярлалаа.